За хэдхэн сарын өмнө би Instagram-ныхаа стори дээр нэг поол явуулсан баггүй юу? Хиймэл оюун ухаан, ирээдүйн тухай ямархуу бодолтой байдаг вэ гэд. Тэгээд айдаг эсвэл хэрэгтэй гэж боддог эсвэл октын талаар боддггүй гэдэг ийм гурван янзын тийм хариулт байсан. Тэгэхэд баг 97% нь айдаг гэдэг хариултыг сонгож ирсэн баггүй юу? Тэгээд зарим нь болохоор цөөн хүмүүс нь итгэдэг хэрэгтэй гэж боддог. Маш цөөн хүмүүс нь энэ талаар боддггүй гэдэг хариултыг бараг нэг 3 4 л хүн байсан баха. Сонгосон байсан. Тэгээд бас өнгөрсөн өмнөх 8 дугаар дугаарынхаа төгсгөлд би яг хиймэл оюун ухааны талаар ярих байгаа гэд хэлсэн штэ. Тэгэхээр амлсан ясаараа шинэ дугаар маань орж байна. За одоо угаасаа орчин үед бид нар аль хэдийнэ энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл чинь бидний өдөр тутмын амьдралд бүр хэрэглэгдээд эхэлчихсэн шүү дээ. ChatGPT байна. Дээрээс нь Instagram, Facebook, YouTube гэдэг чинь бүгдээрээ цаана хиймэл оюун ухаан ажиллаж идэг шүү дээ. Тэгэхээр бид нар бол өдөр тутамдаа хиймэл оюун ухаантай харилцаад хиймэл оюун ухааныг хэрэглээд эхэлчихсэн байгаа гэж ойлгож болно. Тэгээд энд бүхэн ирээдүйд одоо улам л нэмэгдэнүү гэхээс л багасахгүй байх гэж бодож байна. Бид нар аль хэдийн гар утсаараа өдөр болгоны ажил үйл явдлаа ингээд бүтээж явхад гар утас зайлшгүй хэрэгтэй байдаг. Тим цаг үед амьдарч байна. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн хүүхдүүдэд маань гар утас юм уу, ухаалаг цаг ч юм уу, янз бүрийн тэр шинээр гарч ирэх техник, технологийн хэрэгцээ улам ихсэн гэдэгт бол би өөрөөс эргэлздэггүй. Тийм болохоор одооноос аль болох багаас нь энэ эдгээрийн талаар одоо зөвөр урьдчилан таниулах шаардлагатай гэж би үзэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ интернет орчинд чинь хүмүүстэй хин гэдгээ мэдэгдэхгүй царай төрхөөнөөж агаад одоо хаа хамаагүй юу комент бичдэг, хаа хамаагүй юм постлдог те ямар муха үг хэллэг ашиглаж бие рүүгээ дайралт үзүүлдэг билээ. Тэгээд энэ бүх хүмүүс чинь шинээр орж ирж байгаа тий залуухан ингээ хүүхдүүд дөнгөж сошиал медиа өдөр болгон хүүхдүүд ингээд том болоод шинээр сошиал медиа нээгээд ингээс энэ интернетийн орчинд шинэ хэрэглэгч болж орж ирж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд чинь ингээд огт одоо энэ зүйлтэй ингээ шинээр танилцж байхдаа тэдгээр тэр одоо хаа хамаагүй үг хэллэг ашигладаг хүмүүсийн тэр пост тэр комментуудыг уншаад те тэр нэг одоо ямар ч утгагүй одоо эрүүл юм уу солиотой юм уу гэдгийг мэдэгдэхгүй тийм сонин бичлэг лайвуудыг үзээд интернет чинь ийм юм байт юм байна. Интернетээр хүмүүс угаасаа л ийм одоо замбраагүй одоо хараалын үг хэрэглэж бие рүүгээ дайрс доромжилж болдсон байна гэдэг тийм үлгэр дуурайлыг авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одооноос хүүхдүүдтэй энэ талаар ингээд анхааруулж явах хэрэгтэй. Интернет орчин сошиал медиа гэдэг чинь ингээд хин мэддэхгүй танихгүй хүмүүс их байдгийн шүү. Тэгээд энэ хүмүүсийг дуурайгаад хизээч хүний нүүр лөө харж агаад хэлэхгүй тэг хэлж болохгүй хийж болохгүй үйлдэлийг үгийг интернет орчинд ингээд дэлгэцийн цаанаас хилээд одоо хийгээд хүмүүсийг гомдоогоод аж болохгүй шүү. Энэ бүхний чинь цаана одоо юу одоо consequences гэдгийг чи юу гэдэг лээ? Үр дагавар одоо хариуцлага гэж юм байдгийн шүү гэдгийг хүүхдүүдтэй одоо анхааруулж хэлж явах хэрэгтэй. Тэгэхгүй болвол хүүхдүүд чинь ингээд тэр бүхний тэр үр дагавар ямар байдаг вэ гэдгийг яг биеэрээ ингэж туулж үзэхгүй л болвол мэдэхгүй байхгүй юу. Би одоо жишээ нь 10 жилд байхдаа бас ингээл нөгөө юу шилжилтийн насан дээр ингээл хүүхдүүдтэй муудалцах те муха хараалын үг хэлэх мэлэх тиймэрхүү үе надад байсан. Тэгтээ би ингээд муухай үг хэлснийхээ одоо үр дагаврыг ингээд тэр дорн тэр цаад хүний одоо царайны хувирал те хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл те яаж надад гомдож байгаа ингээд яаж итгэж ятсан царай гаргаж байгаа зэргээс нь би ингээд шууд амьдралаараа ингээд ойлгоод би дахиж юм хэлж хийж болохгүй юм байна гэд ойлгочихж байгаа байхгүй. Харин хүүхдүүд тэрийг ерөөсөө ингээд амьдараа хүний нүүрлөө харж агаад одоо хэлж ойлгоогүй болвол тэгээ тэр хүн яаж гомдож байгаа вэ? Одоо ямар сэтгэл төрж байгаа яаж байгаа вэ гэдгийг дэлгэсийн цаанаас ингээд мэдхгүйгээр зүгээр л энэ одоо сошиал орчинд дох одоо буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа хүмүүсийг хараад угаасаа л юм байт юм байна гэд ингээд шууд одоо хаа хамаагүй хэлээд байдаг тэгж одоо сурчих боломжтой байхгүй. Тийм болохоор би хүүхдүүдтэй бас ингээд яг тодорхой насанд нь хүрснийхэн дараа би бол чадвал 15 16 нас хүртэл нь ухаалаг ус өгчихгүй сошиал хаяг нээчихгүй явчих юмсан гэж
их хүсдэг. Тэгээд м, хэрэг үнэхээр миний одоо хүслээр болох юм бол үнэхээр гоё юм. Гэхдээ би ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Одоохондоо манай хоёр угаасаа жоохон байгаа учраас би бол хэлж мэдэхгүй байна. Тэрийг бол ам бартам хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө AI болон интернет орчин сошиал медиадах одоо ёс зүй соёлын талаар ярих гэж бодлоо. Тэгэхээр AI-ийн тухай ярихын тулд эхлээ бүгдээрээ бүр өмнөх зүйлүүдээ альт бодоод үзье те. Анх бид нар зүгээр зурагт үздэг байжгаад дараа нь юу компьютер гэж юм гарч ирсэн шүү дээ. Тэгэл бид нар интернетээр чатлдгийм байна. Ингээд бичлэг үздэм байна. Компьютер тоглоом тоглодгийм байна гэж мэдээл. Тэгэл вебсайтууд руу ороод олон янзын тэр нөө гоолингой молингой гэж янз бүрийн гоё гоё вебсайтууд байдгаас 10 жил байхад тэдэрлэлөө ороод зөндөө юм ингээл уншаал интернет гэдэг чи ямар гоё юм байд юм бэ гэл мэдэж авч ийсэн. Тэгээд дараа нь тэр үед чинь болохоор интернет дээр хамгийн гоё вебсайтыг одоо хийж чадсан хүмүүс нь одоо амжилтанд хүрээд явдаг байсан бол дараа нь ухаалаг утас гэж юм гарч ирээд тэгээд тэр ухаалаг утастай холбоотой одоо янз бүрийн тэр төхөөрөмжийг бүтээж чадсан ч юм уу тэдгэр хүмүүс нь амжилттай явж агаад тэрний дараа тэр ухаалаг утсан дээр ямар платформ бүтээж аппликейшн бүтээж чадсан бэ гэдэг тэдгэр хүмүүсийнх нь илүү их амжилтанд тэдгэр хүмүүс нь илүү их амжилтанд хүрч ирсэн юу вэ гэхээр тэр ухаалаг утсан дээрх Facebook, Instagram, YouTube гэдэг ч юм уу тэр одоо аппликейшнууд Snapchat гээл те TikTok эдгээр аппликейшнуудыг хөгжүүлж чадсан хүмүүс нь илүү амжилтанд хүрч эхэлсэн. Тэрний дараа тэдгээр платформуудыг тэдгээр аппликейшнуудыг зөв ашиглаж зөв контентыг бүтээж чадсан хүмүүс нь одоо бол илүү амжилттай илүү их мөнгө олоод явж байгаа тий. Тэгэхээр одоо энэний цаана ирээдүйд одоо хиймэл оюухан гэдэг зүйл хөгжөөд илүү их гарч байгаа юм чи хиймэл оюуханыг хэн хамгийн зөв одоо юугаар одоо үр бүтээлч байдлаар ашиглаж чадсан хүн нь илүү их амжилтанд хүрдэг тийм өөрчлөлт магадгүй гарч эхлэх байх гэж би бодоод байгаа хгүй. Одоохондоо бол одоо content creator гэдэг хүмүүс чинь илүү их одоо амжилттай тий хамгийн одоо хүмүүст хүрч чадсан тийм гоё контентуудыг хийж байгаа хүмүүс нь үзэлтээсээ ч мөнгө олно, сурталчилж байгаа бараа бүтээгдэхүүнээсээ ч мөнгө олно, эсвэл өөрөө өөрийнхөө бизнесийг одоо зөв байдлаар сурталчлаад түүнээсээ бас ашиг орлого олох. Тиймэрхүү юмнууд бас болоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөсөө одоо ирээдүг өнөөдрийн шиг байдлаар төсөөлөөд хүүхдүүдээ өнөөдрийн интернетийн орчиндох одоо энэ соёл, энэ нөхцөл байдалд бэлдэж анхааруулах нь огт хангалтгүй гэж би үзээд байгаа. Яагаад гэвэл бид нар ингээд өнгөрсөн үеэ өвөө эмээгээ аав ээжигээ бодоод үзэх юм бол тэр хүмүүс яг бид нар шиг ингээд ирээдүг яг өнөөдрийн шигээл байх юм шиг төсөөлснөөрөө ингээд хүүхдүүдийнхээ амьдралыг одоо жоохон одоо амьдралыг ингээд хүндрүүлдэг гэх юм уу? Жишээ нь яасан бэ гэхээр манай өвөө эмээ чинь бол яг нөгөө нэг социалист гэдэг лөө. Тим үеих байсан болохоор жолооч ярав хийдэг байсан. Тэр үед чинь болохоор одоо хөдөлмөрлж байгаа те гараараа юм бүтээж чадж байгаа хүмүүс чинь илүү их тийм одоо нийгэмдээ үнэлэгдэж илүү их ашигтай орлоготой байдаг байлаа шүү дээ. Яг тийм үед манай өвөө эмээ маань яг ирээдүг тиймэрэл байх юм шиг төсөөлөд манай аав ээжүүдийг маань 10 жилийн сургуулиас нь гаргаад коллежид оруулсан гэж аахгүй юу. Тэгээд манай аавыг цагдаа сургуулиас нь төгснөхийн дараа их сургууль сурахгүйгээр цагдаа болоод манай ээжийг бас их сургууль оруулахгүйгээр 10 жил төгснөхийн дараа шууд юу болгоцсон гэлээ. Нэхмэлчин болгосон ч гэлүү. Тэгтэл ардчлал гараад интернет гэдэг юм гарч ирээд тэгээд одоо илүү их боловсралтай, мэдээлэлтэй, мэдлэгтэй хүмүүс нь илүү их үнэлэгддэг болсон шүү дээ. Манай аав ээжүүд. Тэгж яхад манай аавч хоёр ингээ хоёлаа ихтэй сургууль төгсөөгүйгээрээ одоо 90-ад оны үед ингээд маш их тийм одоо хүнд амьдралыг туулж эхэлсэн юм байна л та. Тэгээд тэрний дараа өөрсдөө ингээд их сургууль төгсөөгүйгээсээ болоод ингээд амьдрал нь хүндэрчихсэн учраас бидний аав ээжүүд ямар ч хамаагүй их дээд сургууль төгс, ямар ч хамаагүй мэрэгжил эзэмш гэж одоо
одоо шаардаж гэх нь хаашаа биднийг ингэж амьдралд бэлдэж эхэлсэн шүү дээ. Тэгээ бид нар чинь ингээд маш их хичээл хийдэг те ерөөсө баг гэрийн ажил хийхгүй хичээл гэл хичээл хийгээл их сургуулаа ингээл өдөр шөнөгүй хичээл хийж төгсөөл тэгсний дараа одоо гэтэл юу болсон бэ гэхээр интернет гэдэг зүйл гарч ирснээс болоод ихтэй сургуулийн үнэлэмж маш буурсан тий. Их сургууль төгсөөгүй боловч өөрөө өөрийгөө хөгжүүлээд сурч чадсан болвол ямар ч дипломны шаардлагагүйгээр ажилд орж бизнес эрхэлж ашигтай орлоготой болж болдог болсон цаг үе ирчихсэн байна. Бид нар ялва зүйлийг сурахын тулд заавал ихтэй сургуулаас биш те ном уншаад интернетээр онлайн одоо хичээл суугаад тий янз бүрийн тэр сертификат тэр нэг одоо юуны зөвлөгөөний юм уу одоо ажил мэргэжлийг эзэмших боломжтой болцсон байна. Монголоос Америкт байгаа сургуульд онлайнаар сурч болдог болцсон байна. Тэгсэн чинь бидний үе одоо өнөөгийн бидний шинэхэн аав ээжүүд юуг анхаарч байгаа гэхээр манай аав ээжүүд ингээд ерөөсөө одоо хичээл ном гээд ажил хөдөлмөр гээд огт бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаггүй байсан. Тийм болохоор сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг чинь өөрөө энэ мэрэгжил боловсрал гэдэг зүйлээс хамаагүй илүү чухал зүйл байдгийн байна гэдгийг бид нар ойлгосон учраас одоо бид нар чинь хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд асар их анхаарал хүч зориулдаг шүү дээ. Бид нар хүүхдүүдийн сэтгэлийг гэмтээхгүй тулд бид нар хүүхдүүдэд эрүүл аз жаргалтай эрүүл зөв сэтгэл зүйтэй өсөхийн тулд маш их хичээдэг. Тэгээд хүүхдийн тарих одоо сэтгэл судлал сэтгэл зүйн тухай маш их уншдаг, маш их судалдаг. Тийм болохоор бид нар яг одоо юу гэж бодож энэ бүхнийг хийж ийнэ вэхээр ирээдүй яг өнөөдрийнх шиг байх юм шиг төсөөлөд те өнөөдөр бид нарт юу хэрэгтэй байсан бэ гэдэг зүйл дээрээ үндэслэж бид нар хүүхдүүдэд өсгөж байгаа хгүй. Гэтэл ирээдүйд ч одоо шал өөр юм болох гээд штэ. Интернет гэдэг зүйл гарч ирснээс болоод бидний амьдрал одоо оронгороо эргэж өөрчлөгдсөн шиг энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл гарч ирснээр бидний ирээдүй, бидний хүүхдүүдийн ирээдүй төсөөлж баг төсөөлөхөд ч хэцүү байдлаар өөрчлөгдөх магадлалтай болоод байгаамаа. Яагаад гэхээр одоо бодоод үзээ л да зурагт үздэг байжгаад компьютертэй болсон чинь одоо зурагтаар авдаг байснаасаа баг 100 дахин илүү их мэдээллийг интернетээр авдаг болсон шүү дээ. Дараа нь тэр компьютер ингээд маань гар утас болоод тэгээд сошиал медиа гэдэг зүйл гарч ирсэн чинь интернетээр авдаг байсан мэдээллээсээ дахиад хэд дахин илүү их мэдээллийг бид нэр сошиал медиа дээрээс авдаг болчихсон. Гэтэл одоо дараа нь хиймэл оюун ухаан гэдэг зүйл гарч ирснээрээ тий энэ сошиал медиа, интернет, энэ компьютер гэдэг зүйлсүүдийг нийлүүлснээс хэд дахин илүү их өөрчлөлтийг хэд дахин илүү их хүчтэй одоо нөлөөлөх үс тэр зүйл нь өөрөө хиймэл оюун ухаан болоод хөгжөөд гараад ирж байна. Яагаад гэвэл бид нар чинь өмнө нь одоо юу яадаг гэсэн бохоггүй шинэ интернет дээр тэ нэг вебсайт байлаа гэж бодоход ингээл юм бичин те тэрийг ингээд уншаад хүмүүс өөрөө одоо үнэн гэж дэгнүү, худлаа гэж дэгнүү өөрийн тэр хувь хүний одоо дур байдаг гэсэн байхгүй юу. Дараа нь сошиал медиа дээр те одоо хэнийг дагах уу, хэнийг даахгүй вэ гэдэг ч юм уу те хин нэг ингээ өөрийнхөө зургийг орууллаа юм жинхэнэ хүн те тэгээд өөрөө ингээд жинхнээсээ бодож байгаа зүйлээ ингээд бичдэг байлаа. Энэ бүхэн ингээд аль болох те амьд байлаа. Гэтэл одоо хиймэл оюун ухаан гэдэг зүйл гараад ирэхээр тэр чинь зүгээр нэг зураг бичлэг зүгээр нэг хүний толгооноос гарч байгаа бичвэр болж гэдгээсээ бүр шаал өөр юм болоод хувирч байгаа хгүй. Яг ингээд жинхнээсээ юм шиг те огт байхгүй хүнийг яг жинхэнэ хүний зураг юм шиг ингээд шууд ганцхан секундын дотор гаргаад ирдэг. Өмнө нь болохоор яг тийм бодит юм шиг хиймэл тийм зургийг бүтээхэд Photoshop гэдэг зүйлийг ингээд ашиглаж сураад зөндөө олон юмныг сурж иж тэр зургийг гаргаж авдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо зүгээр хин ч хамаагүй те зүгээр 10 настай хүүхэд ч тэрийг хийчих боломжтой болж байгаа байхгүй те. Ямар ч одоо хин нэг хуурж худлаа айлж болохгүй тэр интернет хэрэглээний цаана ямар одоо consequences үр дагавар юу байж одоо үр дагавар байх боломжтой вэ гэдгийг одоо яах бодож тунгаах те тэр тархинч бүрэн хөгжөөгүй байгаа хүмүүс те ёс зүйтэй ёс зүйгүй сайхан сэтгэлтэй муухай сэтгэлтэй бүх төрлийн хүмүүс тэр зүйлийг ашиглаад юу ч үнэн болгож чадхаар тийм одоо
одоо хүч чадал нь тэр хүмүүсийн гарт ингээ хүрээд ирж байгаа байхгүй юу. Одоо deep fake гэд хиймэл оюун ухаанаар тий ямар ч бичлэгийг үний юм шиг хийчих болж байна. Хэнийг ч юу ч хэлсэн болгож дуу хоолойг нь ашиглаад зураг дүрсийг ашиглаад энэ хүн ийм юм ярьж гин гэд бичлэг хийгээд дуу хоолойг ингээд яриад тэр хүнийг гүтгэх ч юм уу тиймэрхүү одоо боломжтой болчлоо шүү дээ. Америкт хүртэл одоо яг тийм AI-аас болж хүмүүс гүтгэгдсэн тийм тохиолдлууд, тийм гэмт хэрэгүүд гараад эхэлсэн байхгүй юу? Саяхан нэг 10 жилийн сургуулийн захирлыг одоо сурагчдынхаа тухай тийм одоо сурагчид болон ажилтныхаа тухай ч илүү тийм муухай үг, ёс зүйгүй үг хэлж байгаа тэр voice recording ингээд нэг хүн бичиж аваад энэ хүн ийм юм яриад байж гинэ гэд ингээд сургуулийн бүх хүмүүст ингээд тараацсан. Тэгээ тэр хүн ажилласаа халагдаад одоо нийгэм эргэн тойрны дотны хүмүүстэй ингэж ад үзэгдэж эхэлсэн байхгүй юу. Тэгээд гэтэл тэр хүн ингээд одоо би энэ үгийг ерөөсөө огт хэлээгүй гэд юу асан чинь цагдаад ингээд мэдгдсэн чинь тэр нь саяхан одоо сургуулаасаа халагдсан нэг хуучин ажилладаг байсан багш нь тэр хүн захирлынхаа дуу хоолойг ашиглаад AI-аар тэр хүнийг ийм муухай үг хэлсэн болгож дуу хоолойг ингэж өөрчилж ашиглаж тийм бичлэг одоо хийгээд гаргаж аваад тэрийг ингээд сургуулийнхаа хүмүүс рүү ингээд тараацсан байгаа байхгүй. Тэгээ тэр хүн зарим нь тэрэнд итгэн, зарим тэрэнд итгэхгүй. Тэгээ тэр хүний ингээд амьдрал нь те одоо сургууль муруулаас халагдаад шал өөр эргэжиж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь бас одоо орчин үед Америкийн бас шүүхийн тогтолцоонд гэмт хэрэг хийснийг нотлох баримтанд бичлэг одоо үзүүлэх юм бол тэрийг хангалттай нотлох баримт гэж үзэхгүй гэж үзэж болохгүй юу гэдэг дээр тийм одоо яриа өрнөд байгаа юм билэ. Яагаад гэвэл одоо хиймэл оюун ухаанаар хэнийг ч юу ч хийсэн, хэнийг ч юу ч хэлсэн болоод байгаа юм чинь энэ одоо бичлэг жинхэнэ биш, жинхэнэ юм уу хуурамч хиймэл оюун ухаанаар ингээ хүнийг гүтгэх гээд хийцэн юм уу гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор одооноос ингээд одоо бичлэгийг ингээд гэмт хэргийн нотлох баримтанд авах боломжгүй болно гэснийг тиймэрхүү яриа өрнөж эхлээд байгаа юм байлээ. Тэгэхээр эн чинь маш одоо харамсалтай хоёр талтай маш аюултай байгаа зү. Жинхнээсээ гэмт хэрэгтэй ингээд одоо муухай буруу юм хийцэн багц чинь тэр бичлэг нь жинхэнэ багц чинь наадах чи хиймэл оюун ухаанаар хийцэн байвал яах юм гээд ерөөсөө тэр хүн хариуцлага хүлээхгүй те. Эсвэл ямар ч гин буруугүй хүнийг гэмт хэрэг хийсэн болгож бичлэг хийгээд энэ хүн юм хийцэн юм хилцэн байна гэ тэр хүнийг одоо яачих юм бэлээ те. Хэдэн жил ямар ч ял авах юм бэлээ. Одоо хайртай хүмүүстэй яаж одоо яах юм бэлээ. Одоо буруугаар ойлгогдох юм бэлээ. Тийм болохоор эн чинь бүр ингээд өндөр төвшний ингээд ёс зүйтэй нэг гэсэн юм асар их одоо хүндлэл хайрыг одоо бий болгочихсон тийм одоо соёл иргэншилтэй хүмүүсийн ашиглах тийм хүчтэй зүйл байгаа хгүй хэмэл оюухан гэдэг чи өөрөө. Гэтэл яг одоо хүмүүс чинь интернетээр сошиал медиа гэдэг зүйлээ ч соёлтой ашиглаж сураагүй байж итэл химэл оюухан гэдэг дараагийн юм том зүйл гараад ирэхээр яг тэрэнд бид нар бэлэн байгаа юу. Тэгээ дээрэс нь бид нар ингээд доороосоо ингээд шинээр сошиал медиа хэрэглэж эхэлж байгаа хүүхдүүдтэй аль хэдийн буруу үлгэр дуурайл үзүүлээ. Тэр хүүхдүүд чинь ингээд одоо том хүмүүсийн сошиал медиа дээр ямархуу зан авир үйлдэл үг хэллэг ашиглаж байгаа гэдгийг ингээд дуурайгаад жоохон юм байж иж миний бүр юудан дээр миний нэг бүр инстаграмын нэг рил дээр заяа. Би одоо 7 дугаар анги лөө. Би одоо 8 настай ч үлээ. 8 дугаар анги ч үлээ. 8 настай гэсэн баха. Би 8 настай би эний чи яадын гэдэг ч үлээ. Бүр нэг юм бүр хэрүүл хийгээд ороод ирсэн нэг 7 илүү 8 настай хүүхд ингээд комент бичсэн байгаа байхгүй. Тэгэл 10 жилийн хүүхдүүд ингээл тэр чинь ямар хэлээ ла. Миний нэг энэ контентуудыг хүүхдүүдтэй бити үзүүлээрэ гэд анхааруулсан тийм рилээс аахгүй. Тэгсэн чинь тэрэн дээр баахан 10 жилийн хүүхдүүд ямар яад юм бэ? Яасан юу ч гинөө ямар хуцаад муцаад гэдэг чилээ бүр амар юм бичсэн за 10 жилийн хүүхдүүд. Тэр чинь би ингээд нөгөө юу атсан маа штэ. Бага насны 7-оос доош насны хүүхдүүдэд үзүүлж болохгүй шүү гэд ингээ анхааруулсан. Миний ингээ эцэг эхчүүдэд одоо зөвлөгөө болгож оруулсан рил дээр 10 жилийн хүүхдүүд би энийг чи үзтiin. Манад үзтiin. Би 8 настай энийг чи өстө үзэж өссөн. Яасан юу минь юу ч хэлээ бүр амар комент чицсэн 10 жилийн хүүхдүүд. Тэгээ тэд нар чинь
энэ зүйлийг эргэн тойрныхоо хүмүүсээс ч юм уу те сошиал медиа дээр дагж байгаа сошиал медиа дээр уншиж байгаа хүмүүсийн комментаас сурч авч байгаа штэ хүнтэй комментээр ингэж харцснаа гэдэг соёлыг. Тийм болохоор бид нар өөрсдөө одооноос ингээ хүүхдүүдтэй ингэж болтгүй шүү. Хүмүүс ингээ сошиал дээр ингээ муухай муухай бичээд байдэн шүү. Тийм болохоор чи тэрийг нь юусоо огт бити дуурайгаараа энэ бол юусоо зөв зүйл биш ээ гэдгийг бид нар хүүхдүүдтэй үлгэрлэж анхааруулж сошиал хаяг нээж өгөхөөс өмнө хэлэх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь а энэ бүх сошиал хаягуудын цаана ерөөсөө үнэн зүйл биш шүү. Энэ бол ерөөсөө 100% үнэн зүйл биш ээ. Чи өөрийнхөө үеийн хүүхдийг ингээд даглаа. Наад хүүхд чи ингээд ийм гоё хувцастай ингээд одоо ил задгаа хувцас. Магадгүй ил задгаа хувцастай рил хийцэн байлаа гэж бодъё те. Энэ хүүхд ингээд гэртээ ийм хувцас өмссөн ингээд бичлэг хийцэн байна. Гэхдээ энэ хүүхд энэ хувцсыг өмсөд гадуур явахгүй. Чинийг ингээд одоо 100% үнэн юм шиг бити ингээд дагаа те. Энэ хүүхд ингээд өдөр болгон ингээд жаргалтай өдөр болгон яг ийм одоо ресторан дотор хоол идээл өдөр болгон юм бэлэг аваад байж идэггүй. Энэ бол ингээм амьдралынх нь хэдхэн секундын хаан үйл явдлыг сошиал хаяг дээр хамгийн сор болсон жижиг хэдэн секундуудыг ингээд нийлүүлээд сошиал хаяг дээр ингээд яаж аамаа постлж байгаамаа. Энэ хүн чинь бас ингээд амьдрал дээрээ шал өөр харагдчих магадгүй. Энд чинь ингээд зураг хүмүүс чи янзалчдığım аа. Зураг ингээд янзлаад яваагүй газар руу явсан юм шиг ингээд одоо пост болгоод оруулчих болд юм а. Тийм болохоор энэнд ингээд 100% итгээд ийм гоё хүмүүс чи ийм гоё арьстай юм байна. Ийм гоё гэр оронтой юм байна. Ийм гоё амьдрд юм байна. Аав ээж нь ийм юм авч өгд юм байна гэд ерөөсөө тэрэнд ингэж бүрэн итгэж болохгүй шүү. Сошиал медиа бол бодит амьдралын одоо хамгийн одоо сорчилсан хэдхэн секундтэй л харуулдаг. Тэгээ бүх үлдсэн амьдрал нь ингээ цаанаа даалт явагдчихэд шүү. Адилхан зовлон үзэж байгаа, адилхан асуудал бэрхшээлийг туулж байгаа хүмүүс байдаг шүү гэдгийг нь бид нар одоо хүүхдүүдтэй аль хэдийн хэлж одоо юу яаж одоо анхааруулж хэлж ийж энэ интернет орчинтой танилцуулж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэгээд энэ интернет хэрэглээний ёс зүй гэдэг зүйлийг үлгэрлэж анхааруулж хэлж өгч явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь юу яадаг сошиал дээр ингээл зөндөө олон гой хөөхөн октоодын тий гоё ярьстай гоё хувцтай гоё биетэй октоодын ингээд бичлэгийг үзэл тий өөрөө өөрийгөө харьцуулаад би юм муухай юм байна би ядуу юм байна би царай муутай юм байна гэл тэгдэж штий тэгдэг тийм одоо бүр юм юутай тийм social anxiety гэдэг лөө юу гэдэг лээ өөрөө өөрийгөө ингээ голж харьцуулдаг тиймэрхүү үзэгдэл маш илбэг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бас ингээд анхааруулж хилж ийж наад бол чи юм хуурамч зураг шүү. Бодит амьдрал биш ээ. Celebrity хүмүүс чи ингээд фотошопоор ингээд олон мэрэгжлийн хүмүүсээр зураг янзлуулад тэгээд бүх өөсөвөө далтлуулад ингээд сошиал медиа дээр тавьчдээ маа гэдэг хэлж яхах хэрэгтэй. Саяхан би нөгөө юу гэдэг кино үзэхгүй Substance гэд нилээн эвгүй тэгээд нөгөө нэг юугаар Оскар аваад исэн байх шүү. Тэр киног хэрвээ тийм одоо эмзэг тийм аим шиг кино үзэж чаддгүй ч юм уу тиймэрхүү эмзэг хүмүүсээ ойл ерөөсө бити үзээрэй гэж би бол хэлнэ. Яг би өөрөө жоохносоо кино манай аав өөрөө кино үзэх туртаа байдаг байхгүй байнга зургатаар кино үзэж идэг хөөхлөө үзэж идэг. Тэгээ би өөрөө бас бүх төрлийн кино үздэг. Америк кино, англи, энэтхэг, хятад, Япон, Солонгос, Монгол киноос бүх төрлийн арт хаус, аимшиг, инедми, романтик тэгээд дээрэс нь сайко майко бүх төрлийн кинонуудыг би үздэг байсан. Хүүхдтэй болохоос өмнө оюутан байхдаа. Тэгээд бүр тэр нэг японочууд ч бас их юу ядэн штэ. Гаж кино хийдэн штэ. Тэр чи юу ямар кино гэдэг лээ. Заачсан тийм сэжгийн нөгөө нэг Human Centipede гэдэг нэг тийм сэжгийн кинонууд зөндөө байдэн штэ. Тиймэрхүү кино миног би тэгэл үзэж зөндөө олон төрлийн ингээ киног үздэг. Өөрөө тийм гоё хоббитайсан байхгүй юу? Тэгээ одоо хүүхдтэй болсноос хойш ерөөсөө кино үзэх зав байхгүй. Дээрэс нь нөгөө тиймэрхүү кинонд чи хүүхдийн хажууд ерөөсөө үзэж болохгүй штэ. Тийм болохоор би яг хүүхдүүдийнхээ хажууд зөвхөн хүүхдийн кино тавьж өгөхөөс өөр байдлаар ерөөсөө зурагт асаадаггүй. Эсвэл баримтат кино, эсвэл одоо Монголын тухай тийм нэвтрүү Монголын зурагт нөгөө нэг Facebook дээр нөгөө зурагтын сувгууд чинь лайваар ингээд нэвтрүүлэг нь гардыг штэ. Тиймэрхүү ганц нэг нэвтрүүлэг дээр үзүүлдэг. Тэрнээс биш өөр ерөөсөө кино мино насан турш хүрсэн одоо нэмэх 13 кино минонууд ерөөсөө үзүүлдэг байхгүй юу?
Одоо Twilight-ийг заримдаа хүмүүс хүүхдүүд их хажууд Harry Potter-ын одоо эхний 3 анги л хүүхдэд үзэж болно. Тэрнээс дараагийн ангиуд нь бол нэмэх 13 гэдэг ангилалтай байдаг шүү дээ. Harry Potter матер бол одоохондоо манай хүүхдүүд үзээгүй байгаа. Тэгээд би өөрөө ерөөсөө тийм заван кино минод ерөөсөө тийм дүжирсэн хүн баггүй юу? Манай нөхөр бол шал эсрэгээрээ аим шиг кино ерөөсөө үзэх дурггүй. Тиймэрхүү одоо Substance шиг, Human Centipede шиг тийм сэжигийн кино авах юм бол бараг л бөөлжин заяа. Тэгсэн мөртлөө UFC-гийн зодтолтооныг үзээд идэг за. Тэр чинь болохоор жинхэнэ зодтолтоо шүү дээ. Би болохоор тэр UFC-г ногт үзэж чадахгүй. Яагаад гэвэл тэр чинь жинхнээсээ зодтолтоод цус нүж нь гараад хөл гар нь хуураад ингээд нүүр ам нь хавдаа тэр чинь мөр ингээд жинхэнэ юм болоод байгаа шүү дээ. Тэгмүүд тэгсэн мөртлөө ингээд намайг юм жоохон сонин кино үзчихэнгуут ингээд чи ста муухай кино үзлээ гэл. Тэгээд тэгээд чи UFC үздэг үсттэй тэр чинь жинхэнэ шүү дээ. Эн чинь зүгээр кино эн чинь хуурамч энэ бүх тэр цус мус чинь будаг гэд би хэлэнгуут UFC чи спорт гэд тэгдэг байхгүй амар сонин. За тэр жаа. Тэгээд тэр Substance кино бол надад яг юу гэж санагдсан бэ гэхээр одоо бид нар ингээ яг ингээ сошиал медиа дээр хитрхи юм хуурамч одоо төгс гоо үзэсгэлэнг юу ингээ гаргаж харуулад тэгээд тэрэндээ ингээд нийцгээд өөрөөсдийнхөө одоо аль хэдийн үзэсгэлэнтэй төгс төгөл төр ирүүл байгаа те бие мах бодыг ингээ голоод байдаг гэдэг нэг тиймэрхүү мессеж. Тэгээд дээрэс нь бас бидний одоо залуу байгаа энэ бие маань болон хөвшин байгаа бие маань яг нэг зүйл шүү. Бидний өнөөдрийн өөрийнхөө биеинд хийж байгаа идж байгаа хоол хүнс хэрглэж байгаа одоо бүтээгдэхүүн маань хөгшөрсөн хойно маань биеинд маань ингээ үр дүн одоо үр дагавар нь харагдана шүү гэдгийг бас харуулах гэж оролцсон юм шиг надад санагдсан. Одоо жишээ нь бид нар чинь одоо юу яадаг штэ. Одоо ингээл нүүрэндээ янз бүрийн юм тарилга хийлэгдэг эсвэл ингээ янз бүрийн хүчтэй юм тосмос хэргэлдэг, янз бүрийн юм аппарат хэргэлдэг. Тиймэрхүү юмнууд орчин цагт маш их юм гоо сайхны үйлчилгээнүүд маш их хөгжөөд байгаа штэ. Тэнгүүт энэ бүхнийг ингээ залуугаасаа байнга хэрэглээд ах юм бол хөгшөрсөн хойноо биен дээр маань яг юу болж одоо ямар үр дагавар нөлөө гарах вэ гэдгийг бид нар одоохондоо мэдгүй. Одоо байнга хумсаа гэлээр бодох нь бас тийм одоо хөгшрөх тусмаа зүгээр ч юм уу болов бид нар чи одоо жишээ ингэдэж штэ энэ нөгөө нэг байнга ингээ гэлээр будгаар чи ингээд хумсны ингээ өнгөн давхаргыг ингээд одоо нэг юм юугаар зүлгүүр шиг юм иргэдэг юмар ингээ зүлгээд байдэн штэ. Гэхдээ бид нар залуухан байгаа учраас тэр маань ингээ хурдан нөхөн төлжөд ургаад байгаа байхгүй юу. Гэхдээ хөгшрөх тусмаа бидний бие махбодын тэр ургалтын процесс, эдгэлтийн процесс улам л удаашрдаг болно. Улам л удаан болно. Тэгэхээр ингээд байнга ингээ хумсныхаа өнгөн давхаргыг ингээд нэмглээд ахаар хөгшөрсөн хойноо тэр маань одоо хумсанд маань яаж нөлөөлөх юм мэдхгүй. Тэгээ одоо бид нар чинь Riddle shot гэдэг ингээд зүгээр ингээд нүүрэндээ ингээд зоогоод байдаг тийм бас гоо сайхны бүтээгдэхүүн төр гарсан юм байлаа шүү дээ. Би бол тийм арьс арчилгааны юмнуудыг нэг сайн мэдгүй. Яад гэхээр би юу гэж бодоод байгаа байхгүй энэ бүх арьс арчилгааны бүтээгдэхүүн энэ шинэ одоо гарч ирж байгаа тоног төхөөрөмж те одоо тийм юмнуудын чарт дандаа бизнес байгаа шүү дээ. Тэр бизнесийн чарт бидний одоо бидрийг би нэг салгаад бидрийг тэдгээр зүйлсүүдээсээ одоо хит их хамааралтай болох гэж тэдгээр зүйлсүүдийг хийдэг байж магадгүй юм шиг санагдаад байхгүй. Одоо жишээ хүмүүстэй ингээд даралтын юм усаар агаад даралтын эмнээсээ бүр хамааралтай болсон уухгүй бол толгой нүгдээд байдаг тий. Хамрын тусаалга цацсаар агаад тэр хамрын цацлагнаасаа бүр ингээд хамааралтай болсон. Цацхгүй бол байн хамар нь битүүрдэг болсон. Тийм хүмүүс байдэн штэ. Яг тэрэн шиг ингээд арьсан дээр маш их зүйлийг хэрэглэх тусам бидний ингээд байглаасаа өөрийгөө нөхөн төлжүүлэх тэр чадвар маань буураад тэгээд хөгшрөх тусмаа тэр маань ингээд улам л буурна штэ. Бидний тэр тухай би дараагийн бичлэгээр 10 дахь бичлэгээр ярих гэж бодож байгаа. Тэр хөгшрөх тусмаа бидний энэ нөхөн төлжих тэр процесс буурах нь өөрөө теломер гэдэг зүйлтэй холбоотой байхгүй. Тэрийг би маш гоё дэлгэрэнгүй байдлаар дараагийн бичлэгээр тайлбарлаж ярих гэж бодож байгаа. Тэгээд тэгэхээр ингээд залуугаасаа хитрхи юм хүчтэй тийм зүүн мүгээр хатааж матгадаг ч юм уу ингээд гэрэл мэрэл лазер мазер ингээд хэрэгэлдэг юмуудыг хитрхи хэрэглээд ахаар хөгшөрсөн хойно маань биенд маань одоо
бүр л их арчилгаа турталгаа хийх шаардлага болно. Бид нар хөгшрөх тусмаа арчилгаа их шаарддаг болно бидний бие. Тэгж яхад ингээд ив ирүүл зав залуухан байгаа биен дээрээ ингээд айл хэдийн асар их хэмжээний арчилгаа хийх тусам ингээд хөгшрөх тусам тэр чинь ингээд улам нэмэгдээд байх юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Тийм болохоор би одоо хамаагүй витамин амин дэм ингээд шууд одоо уугаас те зайлсхийдэг. Аль болох хүнсээрээ тэдгээр зүйлсүүдийг авахыг хичээдэг. Олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээсээ зайлсхийдэг. Тийм одоо 12 шатлалтай юу ч үлээ дээ те. Тиймэрхүү зүйлсүүд. Тэгээд бас ингээд одоо арсны одоо ингээд арсыг одоо түлж ингэж гуйжуулж можулдаг янз бүрийн юмнууд дээ шүү дээ. Тиймэрхүү зүйлсүүдийг аль болох цөөхөн те одоо тэд нар чинь 7 хоногт нэг удаа хэрэглэх юм уу те 2-3 удаа хэрэглэмэл гэсэн байдаг. Би бол аль болох цөөхөн ядаж сардаа нэг удаа ч юм уу тиймэрхүү байдлаар хэрэглэх нь надад зүгээр санагддаг байхгүй. Тэгэхээр яг тэр substance киноноос би яг тиймэрхүү зүйлийг л ойлгосон. Тэгээд бидний яг өнөөдөр хийж байгаа болон хийхгүй байгаа зүйлсүүд маань ирээдүйд хөгшөрсөн хойно маань биенд минь одоо ямар адилхан үр дүн болж очноо. Би одоо дасгал хийхгүй байгаа бол ирээдүйд миний одоо яс эерэг булчин суул байх нь дамжиггүй. Би одоо ингээд дасгал хийгээд өсөж хараадаг байх юм бол миний яс улам л бүр бат бөх байх болно. Би одоо булчин маань чангатай хөгшрөх тусмаа би ингээд аль болох одоо эрүүл байх нь ялцчгүй нэ шүү дээ. Тийм болохоор би тэр substance киноноос бидний одоогийн хийж байгаа болон хийхгүй байгаа зүйлсүүд маань хөгшин болсон хойно маань бид нар ч нөлөөлж идэв шүү гэдгийг одоо буруу хоол хүнс сэргэлдэг бол хөгшөрсөн хойно зовно, дасгал хөдөлгөөн хийдэг бол хөгшөрсөн хойно өвдөн гэдэг ч юм уу. Тэр зүйлийг харуулах гэж хичээсэн юм шиг надад санагдсан. Тэгэхээр тэр бол одоо эмзэг тийм муухай кино үзэж чаддгүй хүмүүс ахын бол бити үзээрэй. Юугаар түшиг тэр киног гоё тайлбарлаад үйл явдлыг ярьсан байл ш. Тэрийг зүгээр сонсчихгүй юу? Тэрнээс биш тэр нэг одоо балиар юмнуудыг оруулснаас биш нэг тийм онц кино шиг санагдаагүй. Яа гэвэл ямар ч логик байхгүй. Тэр нэг ийм одоо хүний ийм одоо мэдрэмжээр тоглолт хийж одоо оруулсан тэр нэг ийм нялцгай юмнууд нь байхгүй байсан бол тэр бол ерөөсөө тийм онц кино биш гэж санагдсан. Тэр нэг одоо мэдрэмжээр тоглолт хийж тийм заваан болгосноор л зүгээр алдартай болсон шүү байх. Тэрнээс тэр бол нэг тийм нэг онц кино байгаагүй. За тийм болохоор би ингээд хүүхдүүдтэй гар утас одоо зурагтаар үзэж байгаа юмнуудыг ингээд маш болгоомжтой сонгох юм а. Яагаад гэвэл бидний хүүхдүүд ирээдүйд интернет энэ AI гэдэг зүйлийг ёс зүйтэй хэрэглэх үү гэдг нь юунаас шалтгаалах уу гэдэг нэг хүчин зүйл нь яг одоо ямар контент ямар юм одоо хүүхэлдэйн кинонуудыг зурагт болон гар утсаар үзэж байна, iPad дээр үзэж гинэ гэдгийг шалтгаална шүү дээ. Гоё ёс зүйтэй, гоё үлгэр дуурайл үзүүлдэг юмнуудыг үзэл ах юм бол бидний хүүхдүүд ирээдүйд гоё л одоо интернет тэр одоо AI гэдэг зүйлүүдийг гоё ёс зүйтэй л хэрэглэнэ. Тэр энэ бүхэн чинь ингээ хоорондоо уялдаа хамааралтай одоо юу үзэж гин одоо юу сонсож гин тэр бүхэн ингээ амнаас нь гарна. Тэгээд том болоод тэр амнаас гарч байгаа тэр бодогдож байгаа зүйлсүүд чинь интернет дээр нь тэр хүүхдийн маань одоо юу ямар хуу пост бичих үү, ямар хуу зураг хөрөг оруулах уу, ямар хуу мэдээлэл унших уу гэдэгт шууд нөлөөлнө. Тэгээд дээрэс нь одоо хиймэл оюун ухаанаар ингээ юу хүссэн бичлэг, юу хүссэн контент, юу хүссэн бичвэрүүдээ ингээ бүтээж болдог болчлоо штэ. Хэрвээ ингээ ямар ч ёс зүйгүй хүүхэд бүр ингээ жоохноосоо ингээ одоо юу яцсан. Нөгөө нэг Элса Спайдермен хоёрын хоорондоо юм одоо сексийн зан үйл хийж байгаа тэр бичлэгүүдийг үзээ сурцсан тийм хүүхдүүд байх юм бол том болоод AI-аар тийм замбраагүй тийм бичлэг л одоо бүтээдэг хүн болно штэ. Харин жоохносоо одоо зөв сайн сайхан юмнуудыг үзэж өссөн хүүхэд байх юм бол толгой дотор нь ингээ зөв сайн сайхан мэдээллүүд л орсон. Тэгээд тэр хиймэл оюун ухаанаараа ашиглаад одоо дэлхийн ертөнцийг маань илүү гоё одоо сайн сайхан газар болгох тэдгээр зүйлсүүд контент тэр бичвэр тэр бүтээлүүдийг л бүтээн шүү дээ. Тийм болохоор би одоо жишээ нэгдэх байхгүй заримдаа би бол маш их подкаст сонсдог YouTube дээр. Тэгээд заримдаа болохоор юу янз бүрийн тийм нөгөө gossip бичлэгүүд байдаг штэ. Одоо PDD мэдээ одоо одууд яасан байсан бэ гэл нэг хов живтэй тиймэрхүү бичлэгүүдийг ингээд заримдаа ингээд сонссны дараа хэдэн өдрийн турш тэдгээр сонссон зүйлсүүд маань миний толгой дотор эргэлдчихдэг байхгүй юу тий тэр хүмүүсийн нэр нь ингээд толгой дотор эргэлдээ тэр хүмүүс юу хийсэн яасан толгой дотор эргэлдээ тэгээд одоо тиймэрхүү юм огт сонсохгүй ингээд
нөгөө номны тухай ч юм уу одоо эрүүл амьдралын тухай ч юм подкастуудаа сонссны дараа хэдэн өдрийн турш зөвхөн тэр сонссон одоо подкастууд маань миний толгой дотор эргэлдээ дахин сонсогдоод хамгийн одоо надад чухал санагдсан зүйлсүүд ингээд дахин ингээд санаа дотор орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр юу үзэж гин, юу харж гин гэдэг маань миний толгой дотор эргэлдэнэ. Тэгээд толгой дотор эргэлдэж байгаа бодол маань ингээд пост болоод контент болоод стори болоод ингээд одоо та нарт миний Instagram болон YouTube хаягаар маань ингээд хүрдэг байгаа. Тийм болохоор бид нар хүүхдүүдийн юу үзэж харж байгааг сайдаар одоо одоо шүүлтүүр хийж сонгож явах хэрэгтэй ахын өөрсдийнхөө ч үзэж сонсож байгаа зүйлсүүдийг бас одоо шүүлтүүр хийж гоё аль болох эерэг зөв сайн сайхан юмнуудыг сонсож явах нь чухал байдаг ахны. Тэгэд энэ талаар илүү дэлгэрэнгүй одоо мэдмээр байх юм бол би дэлгэц ба хүүхдийн тарих гэдэг ийм сургалт ордог. Яг тэрэн дээрээ бол ийм одоо нэгдсэн албан ёсны тийм бүртгэл авах болсон. Гэхдээ аль хэд одоо сургалт маань надад бол онлайн дээр байж л байгаа. Тэгээд хэрвээ та нарт маань хэрэгтэй гэж бодож ивэл энэ тухай мэдмээр байна. Хүүхдүүдтэй яаж зөв контентийг сонгож авах юм бэ гэдгийг би сурмаар байна. Яаж хүүхдүүдийн дэлгэцийн хамаарал энэ интернет орчиндх ёс зүй гэдэг зүйл дээр зөв бэлтгэх вэ? Яаж хүүхдүүдтэй танилцаж ярилцах вэ гэдэг талаар мэдмээр байна гэж бодож явах юм бол миний дэлгэц ба хүүхдийн тарих сургалтанд маань бүртгүүлээд сууж болно шүү. Мэдээлэл аваад те Instagram хаяг руу маань мессеж бичээрэй гэж зөвлөж байна. За энэ хүртэл бичлэгийг маань сонссон баярлалаа. Тэгээд би юу яаж байгаа хгүй юу? Одоо энд би ч нөгөө Тайванд амьдардаг штэ. Одоо энэ 5 дахад ороод манай хүүхдүүдийн өвлийн амралт эхэлж байгаа хгүй юу? Тийм болохоор би одоо өвлийн амралт дуустал нэг сар гарангийн хугацаанд Instagram болон YouTube дээрээ ерөөсөө юм оруулах чадахгүй. Яг л гэртээ ингээд хүүхдүүд маань үлдчихэж байгаа юм чинь ерөөсөө утас компьютер олдох цаг завгүй болчихно. Тийм болохоор би маргааш юм уу нөгөөдөр энэ одоо Momcast podcast-ийнхаа 10 дахь дугаарыг оруулаад тэгээд нэг сар гарангийн хугацаанд завсарлахаас өөр аргагүй болж байгаа. Тийм болохоор энэ өмнөх season энэ ч одоо Momcast podcast-ийн season 2 байгаа штэ. Season 1 маань яг 10 дугаар орсон. Тэгээд энэ season 2 маань бас яг ингээд маргааш юм уу нөгөөдөр теломерийн тухай бичлэг ороод тэгээд юу яаж байгаа байхгүй 10 дугаар ороод тэгээд би дахиад ингээд завсарлахаас өөр аргагүй болж байгаа учраас энэ season 2-ийнхоо хаалт болгож энэ 7 хоногт 10 дахь бичлэг оруулаад тэгээд одоо сар гарангийн дараанаас шинээр season 3-аа эхэлж магадгүй эсвэл би бүр шинэ YouTube channel нэг нээсэн байгаа. YouTube channel одоо эхлүүлэх гээд энийг орхиод бүр тэр өөр YouTube channel руугаа нүүж магадгүй гэж бодож байна. Яач магадгүй. Season 3 ч эхэлж магадгүй. Эсвэл бүр огт өөр энэ Talking Toddlers channel-аас маань өөр channel руу би нүгэд шал өөр YouTube-ийн хаяг нэгээд эхэлж магадгүй. Тийм болохоор хэрвээ тэх юм бол би Instagram дээрээ мэдээлэл оруулж хуваалцнаа юу болсон талаараа сарын марын дараа л орох байх. Тийм болохоор дараагийн 10 дахь бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Одоо ярьсан чинь бүр хоолойс утсан биш.